Зохиолч Хумбгарын Батминд хайраар дүүрдэг тавилан өгүүлэг. Дарааллын төгсгөл хаалганы гадаа санааж байв. Дэлгүүрт нэн ховор хоргой торго дурдан 45-ын гутал зэрэг бараа таваарт сумын төвийнхэн олдоо ин ихэд суваа үүсгэсэн ажээ. Хүүхэд багчууд богшрох шуу хоёр л болсон хойно сонин хөдөлж бас амттан шимттэн олдож юуны магадав гэсэн шиг уймсан олныг тойрч жиргэлдэн. Дэлгүүр дотор хүмүүс бийсэн дүлгэлтсээр арагшаан ханаран нурж унцгаалаа. Олны шуганд хүүхэд уйлбуу гэлтэй чимээ бүдэг бадаг сонсогдлоо. Төдхөн "Энэ хэний хүүхэд вэ?" гэсээр өмд гутлан сугарч шавтарсан нусгаа жаалыг хэнийгэн өргөөд лангуун дээр тавьчихлаа. Дарагдаж гიშгүүлсэндэн шарлгсан өнөө хүүхэд гэвсгэн хэлбэртэй лангуун дээгүүр хар тэнхгэрийн уйлж чарлсаар наашаан цаашаан гүйхийг харсан бүхний инээд өхөөрлө хоёрыг зэрэг хүргэн. "Чи хэний хүүхэдв? Ийм жахан хүүхэд байж дэлгүүр томчуултаа хоочор дараа булаалдаж орилж хашгичаад галзуу солиотой юм шиг ирээ цээргүй авирлаж явдаг" гэгчлэн ад шоу үзэх авгайчууд энэ тэмдгүй амамандан шаагалдан. Зарим нь нөхөрдөж ихэнх нь доог дохуу хийцгэн. Харин ч өөр сохорсон биш завшив гэгчээр нэлээн урдуур очин лангуун дээрээс саартай божгор боргартан хөлөртөл атгсан хэдэн төгөргөн сарвайж "Би ээждэн гутал авах гэсэн юм а. Игчээ та надаа 45 гутал өгөөж" гэсээр худалдагчин өдөөс царайчлангүй гуйж уйлгнлаа. Худалдагч бүсгүйд хүү тун өрөвдөлтөй харагдаж яах учраа олж ядан ийш тийш аравртан харснаа хүүгийн нүд рүү ойртон "Ээж чинь хэн блэ?" гэтэл тэндээс нэгэн эмэгтэй "Мятва, өчн хаашаа буугаад ирээч" хэмээн өөрөмсгөр гараан сунган дуудлаа. Мятав түүний үгэнд орж тэр дөрхнөн өөдөөс нь мөн гараан сунгаад лангуун дээрээс буулаа. Бүсгүй хүүгийн гутал хувцсыг өмсгөж янзлаад зөөлөн ээлдэг дуугаар үл ялэг аргадах бас загнахыг хослуулан байж толгойг нэг илчихэд чихэнд нь юм шивэнтэл тайвширсаар дэлгүүрээс гараад гүйчихлээ. Ээждэн загнуулаад гараад явчихлаа да хөөрхий гэлцтэл цагаан хоолой хэмээн олноо нэрлэгдэх болсон. Ахуй үйлчлэгээний оёл чинь дэж дугаа хажуу хавиргын хамаг олонд шивнэх орилохын дундуур "Энэ хүүхэд бол 3 дугаар бригадын хончин хорлоо авгаан хүүхэд шүү дээ. Та нар ч мэддэггүй юм уу? Энэ сургуулийн дотор байрны тогооч хажидмаа хөөрхий гүэмэн сайхан сэтгэлтэй амтэн шүү" гэж хэлэнгүүтэн хамар аман дарж жогтоо энээлээ. Хижээл насны нэгэн эр энэ өөрөө олон өнчин өрөөсөн хүүхдүүдтэй үлдэж зовлон үтсэн хүү юм болохоор өр зөөлөн сэтгэлтэй санаж ядарсан ганц бие эмэгтэй хүүг хорвдсан биз дээ гэж үг нэмлээ. Тэгтэл дэжид авга өнөө хэрэг байлгаж аван барин байдгаран гэдийч өрөөсөн гарааран нүдэн дарж инээдэм барж ядсаар "Өрөөсөн гинэ? Яндангой нэрэ мөн яжтай хүн шүү. Өнчин дээр өрөөсөнг нь бас нэмжих юм а? Өнөөдөр чи ёстоныг илгэн хөшл инээх нь үдэ эн чин" гэд баахан хийх өхөрснөн. "Хажидмаа нэрэн бас сони хүн шүү. Энийг далжгансан шар хүүхдийг өмөрч хамгаалаад байхыг яанаг? Саяхан хүүхдэд зодуулчихсан уйлаа сууж байхад нь бас л очиж аргадан дагуулсаар сургуулийн галтгаараа орж явна лээ" гэхэд хажуу талаас нь бас бус хэрэг дуртай илүү хүүхдээ зарим нь "Ёстой сони хөөхөн байна да" гэцгэн. Нэг нь "Хүй, хажаагийн хүүхэд биш юм уу? Яг л эдний хүүхдүүдтэй адилхан харагдаад явчлаа шүү дээ" гэв. Тэр үгийг дэжид шүүрч авангуутан л "Баккүтэн жигтэйхэн адилхан шүү дээ. Яг л ихэр юм шиг бүр нэг ангид сурдаг юм гинлээ" гэтэл нэгдлийн ерөнхий нэгтлэн жөгдөргөө "Гэхдээ та нар ч одоо хаашаа янзын улсуудав? Тэр хүмүүсийн амьдрал тийм сонирн байна уу? Ер нь та бидний өр хүүхдүүд хэтэн ямар ч хувь тавилантай яаж явах юм бэлээ? Тэр ирээдүйг харчихсан юм уу?" гэж ширүүхэн дугартал тэд гэмжсэн айтай чив чимээг уулзхооч дэжид тэргүүтнүүд сүрхий бантаж гэлбэлцэв. Тэгээд жөгдөргөө гарсны дараа дэждийн хэлэн захтнаад бүр тэссэнгүй. Хажуудах зүстэнэх хүүхнийхэн сүвэг нударч байгаад "Энэ нусгаа шар хүүхэд чинь цаад хажаагийн чинь талигач нөхрийнх нь нууц хүүхэд нь шүү дээ.
Хараа биздээ адилхан байлгүй яадаг юм. Энэ эргүү хажаа тэр нусгаа шарыг дандаа л өмөрч байдаг юм. Бүр хүүхдүүдээс нуугдаж сэмхэн дуудаад тэрэндээ сургуулийн дотор барьны галдгооны хоолноос дандаа илүүчилж ари хаалгадж байдаг юм гэж хэлж байж сая нэг хил амныхан захтнаа намджээ. Чөгдөргөө хормын дараа хажидмаатай сэм уулзаж мэд мэдэлсэн ойр зурхныг ярилцахын зэрэгцээ. Дөөмнэ. Жаахан хүү та хоёрын санаа оноог учрын явдлыг ах нь ойлгохын дээдээр ойлгоно. Өгөөмөр нинжин сэтгэлтэй чамд баярлаж багтахч багдахаар байна. Ийм хүн тэмч олон байдгүй юм да. Гэвэм. Тэгээ түр азанснаа хүүгийн эхэн хэдэн малаасаа салж сум суурин дэрж ховор бараа таваар төхөрч чадах эсэх нь эргэлзээтэй. Дөөмөн ч цаадмаа хорлогынхон гутлын арзмар хэмжээг багцаалдах байлгүй дээ. Амтэн хүний хөл тодорхоор тооцооны яравтай нь уулзаад гутлыг үзэж хариуцаад авчих нь биз. Худалдаа бэлтгэлийн ангийн дарга бид хоёр гайгүй сайхан найз учраас одоохон ярилцаа зохицуулж орхино. Бас энэ улс амтны шохорхоод амсгаан өрчих гээд байгаа тэр хоргой торгоноос ч мөн ганц хошуугч чадваа цохиулчихна. Тэгээд энэ сарын хөдөлмөрийн хөлснөөс нь суутгах талаархыг би хариуцъя гэж нэгдлийн ерөнхий нэгтлэн өөрөмсгөр хэлээд хажидмааг нь тохойг атгалаа. Угийн өгдүүд сөнтэй даруй төлөвхөн хажидмаа үл ялэг санаа зовсон боловч бас баярлсан сэтгэл нь хэл тэмээдэгдэв. Тэрээр Чүгдрахаа танд их баярлалаа. Хорлоо бид хоёр нэг арзмаар өмсдөх юм а. Таны хийснийг ёсоор болгоно. Гэвэм. Уимсэн олонны дунд хүний төлөөх сайхан сэтгэлднүүдийн инхүү зөөлөн ярилцах яриа хөрөг хэнэл анзарааж дээ. Чүгдрэгваа хажидмаа дүүмэн ах нь явлаа. Чиний очирч төхөж байх шиг байна гэж хэлээд цааш эргэлээ. Энэ насаараа нэгдлийн нэгтлэн хийсэн намблаг бөгөөд хариуцлагатай насчуу энэр мятав хүүг хараад ихэд өрн нэмтэрчээ. Тэрбээр хүүхэд насандан бутаж золбин зорхоогоор дуудуулж ад үзэгдэж явсан борог амьдрал муу хийж нүдэнд нь үзэгдээд өөрийн хувь тавилан балчир насаа бодов. Худалдаа бэлтгэлийн ангийн дарга найзтайгаа уулзаж хоёул тамхилж жаал зугаа ярилцаад болсон явдлыг явд сав ойлгууллаа. Нягтлан хөгшин танилын нүрээр арын хаалга гэдэг юмыг инхүү нэг удаа хийв. Гэхдээ өөрийнхөө тусын тулд биш 10 хүрээгүй насндан хитгэн бор нэгтэн дэвсгэрт тасатагчхаад ээжтэн гутлавх гээд унаж тусан уйлан гүйж ява хүүгийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд ажээ. Энэ нэг явдлаас 30 гаруй жилийн хойно өнөөхөө эрдэм номд боловсрч ажил амьдралын бүл суугаад төрлөх нутаг усаа нэгэнтээ эргэжээ. Ээжийнхэн үеийн хөгшөд бараг л буццаагаад тэр бүхэл таних мэдих хүнч цөөдөж бага насныхан сайхан муухай дурсамжуудыг санагдуулах зүйлсч ховорджээ. Харин хажидмаагааг сумын төвөөс холгүйхэн мэнд аж төрн суугааг сонсоод ээжийн амьдгийг сонссон мэт баярлан зорж очлоо. Миний мохоо ингээд нэг хүрээд ирдэг байх гэж гисээр маргар хар самган савар шиг гарааран хоёр хацрын шахан удаан гэгчин өнөрлөж нулимсан мэлмрүүлэх вэ хүмүүний энэ хорвоод хайргагч бүхнийг багтааж бүхнийг уучлж бас бүхнийг орлож дүүргэж чаддаг ажтай хэмээн элэг зүрхэм болиглуулан бодож зогссон гэдгээ.